сайхан үзэгчдээ шоуны нэвтрүүлгийн шинэ дугаар хэлж байна. Таны хувьд жинхэнэ эр хүн гэж хэн бэ? Шудраг хүнийг хэлэх та. Хэлсэндээ өрдөг үнийг л. Үнэн шудраг хүнийг л жинхэнэ хүн гэх баг. Өөртөө итгэлтэй. Эмхтэй хүнийг харилдаг хүн жинхэнэ эр хүн баг та. Хэлсэндээ өрдөг хүн л. Хийх юмаа мэдтгэл нь хэлдэг. Батэрд нь аврах шиг л хүнийг хэлнэ дээ ч одоо. Гэх мэтлэн олон зүйлүүд байгаа. Магадгүй үзэгч та ч гэсэн өөрийн тодорхойлолтоо гаргасан болов уу гэж бодож байна. Шоуны нэвтрүүлэг өнөөдөр жинхэнэ эр хүнийг тодорхойлох болно. За сайн байцгаана уу? За сайн байна. За өнөөдөр бол бас их гоё чухал сэдв байгаа жинхэнэ эр хүний талаар. За тэгэхээр эр хүн байх гэдэг ойлголт бол үнэхээр нийгмийн маш чухал ойлголт л доо. Эрэгтэй болж төрөх бол төрлөхөөс юм а гэж. Харин эр хүн байна гэвэл сонголттой юм а гэж. Жинхэнэ эр хүн гэж ямар юм гэдгийг бидний бага залуу наснд нэг тийм зааж байгаагүй. Заалаа гэхэд дандаа буруу байсан. Чи жинхэнэ эр хүн бол тийм үү? Нэг шил архийг уугаад тасарч унахгүй бол эр хүн ч гэдэг юм уу? За чи жинхэнэ эр хүн юм бол бидний хувьд бол яг тийм ойлголттой байсан. Би юу гэдэг хүүхэд байхдаа үнэхээр хүчтэй эр хүн байхыг хүсдэг байсан. Эр хүн шиг эр хүн байна гэл. За тэгэл өвдөлтийг маш сайн дааж явах хэрэгтэй, уушлахгүй байх хэрэгтэй гэл тэ. За тэгэл эр хүн байхын тулд тамхи татдаггүй бол баг эр хүн биш гэж. Тэгэл эр хүн болохын тулд тамхи татаж үзэх гээл даанч ухаанд нь хагаццаад одоо хүртэл тамхинд ороогүй. Тий. Одоо тамхинд ороогүй дэ үнэхээр баяр л дээ. За тэгэл арх мархийг бол үнэхээр уусан. Тэгэл арх уухлаар авираа алдна тий. Юу нөгөө эр хүн шиг байх гэж нохоо шиг гахаа шиг болж байгаа юм чинь. За тэгэл эр хүн шиг бай гэвэл чи булчинтай том биетэй байж чи нэг хүнийг цохоо унгахад бол нэг цохилтоор унтал цохох хэрэгтэй гэх шиг. Яг бидний хүүхэд байхад тийм байсан. Одоо бол ямар байдгийг эр хүн бай гэвэл одоо ямар бай гэж залуучууд хэлдэг. Иймэрхүү юмнууд байд юм уу үгүй юу? Би одоо 2 хүүтэй. Тэгэл хүүхдүүд байна. Хүүхдэл нэмчин заримдаа ингээл ихснэрийнхаа тий тоглож байгаа барби их ч юм ингээл барьж авч тоглох гэхээр би хэлдэг. Миний хүү чи бол эр хүн. Чи бол энүүгээр бити тоглол. Чи бол машинаар тоглол. Тий. Тэгэл янз бүрийн өөр бидэнд эцэг их учраас багасаа хүүхдүүдээ чи эр хүн гэдгийг нь ойлгуулж явах хэрэгтэй. Тэг нөгөө та нар санаж байгаа үстэй нэг сургаалт зөөлөлөд нь шүү дээ. Нэг бүргэдийн зулцгийг дахианы дэгдэх өнөттэйгээ хамт те төрчдөг. Өндгнөөс гарахтаа л дахианы өндгнөөттэй хамт хагарсан. Уул нь бол бүргэдийн зулцаг те. Тэгэл дахиануудтай хамт дахианы хоол идэл дахианы хэлээр яриад тэгтэл үнэндээ бол өөрийгөө бүргэд гэдгийг мдээгүй гэж. Тэгэхээр үнэндээ бол олон эрчүүд те юу гэдэг эр хүн болж төрчихөөд эр хүн байх ёстой байтал яг үнэхээр охтын зан чанартай тий охтуудын үнэлэмжтэй яг охтууд чиг ховж ив яриад гомдол нялцганаад явж байна. Гэхдээ яг үнэндээ бол бас би сүмд хүчтэй эрчүүдийг харсан. Би эр хүн шиг эр хүн байхыг би багасаа их боддог байсан л да. Ер нь бидний үед бол ер нь эрчүүд гэдэг зүйл бол их үнэлэгддэг байсан гэж би боддог байхгүй. Эр хүний талаарх гэхдээ бас олон буруу ойлголт, буруу төсөөлөл маань намайг буруу тишээ хөтлсөн. Тэр утгаараа би нэг зүйлийг хэлж чадна л да. Эр хүн гэж ямар хүн байх ёстой вэ гэдгийг жинхэнэ эр хүний талаарх зөв ойлголтыг хүүхдүүдэд, залуучуудад өгөхгүй бол буруу төсөөлөл өгснөөр яг буруу үг хэл яриа, буруу үйлдэл. Vision Video Production-ы бүтээл. Порно сайтанд донтох. Урлаг амьдралыг дуурайхаас илүү амьдрал урлагийг дуурайдаг. Шархалх уу, эсвэл шалгарх уу? Орчлон ертөнцийн хувьсэл өөрчлөлт, од эрхсийн гайхамшигт тогтолцоо. Сонирхолтой баримтан дээр түшиглэн хийсэн жинхэнэ итгэл баримтат нэвтрүүлгийг үзэгч та ням гараг бүрийн 11 цаг 30 минутаас хүлээн авч үзээрэй. Мүлжүүлж байгаа хүмүүс нь өөрсдөө авах сонирхолтой. Баян үйдэж яах вэ хайрлах
харахад амархан л та тийм. Тэр орхиж явснараа бид буруутай. Тэр одоо алдаагаа засахын тулд яах ёстой гэдэг тэдний өмнө бүгдийг нь бөндгөнөх бас хэцүү. Олон эцэгчүүд буруу яриад байна л да сүүлийн үед. Буруу яриад байгааг бол бас уучлаарай. Миний үзэл бол. Тадья. Та нууснаас жоо. Гэтэ тэгвэл та ингээд хэрвээ эмэгтэй хүн байсан бол гадуур гараад ажил хөөцөлтгöd яваад үзэлтэй. Яг эрэгтэй хүн болохоор энийг мэдэрдэг байхал. Ийм хүмүүс одоо ч байдгүй штэ гэж. Хүний намайгны тэр гол хэрэглэгчдийг нь бий болгоод идэг. Зүйл бол ерөөсөө яалтч өв порнографи гэж би бас дотроо хардаж явдаг байхгүй. Гэрэлт амьд яриа. Нэг зүйлийг хэлж чадна л да. Эр хүн гэж ямар хүн байх ёстой вэ гэдгийг жинхэнэ эр хүний талаарх зөв ойлголтыг хүүхдүүдэд залуучуудад өгөхгүй бол буруу төсөөлөл өгснөөр яг буруу үг хэл яриа буруу үйлдэл рүү хөтлөгдөж байгаа байхгүй. Жишээл миний тэр эр хүн байх юм бол чи арх уух ёстой, эр хүн бай гэвэл хүнийг унтал цогох ёстой. Эр хүн бай гэвэл чи эмэгтэй хүнтэй чи унтсан байх ёстой ч гэдэг юм уу. Ийм буруу ойлголт бол надад миний амьдралыг буруу тийш нь хөтөлсөн баг. Тэгээ ингэж явж байгаад би яасан бэ гэхээр нэг мэдсэн чинь 17 наснда би шоронгийн хоригдол болсон. Би 5 шоронд амьдсан, амьдралынхаа сайхан цагийг хүүхэд насаа шоронд өнгөрөөсөн, сургуулаа төгсөөгүй. Тэгээ энэ бүх зүйл хаанаас ихсэн гэхээр миний эр хүн байх буруу төсөөллөөс ихэлсэн. Сүмд байгаа итгэгч эмэгтэйчүүдийг харсан чинь нөгөө эрчүүд бидэнд байдгүй нөгөө ууч сэтгэл тэр мэрэгүү ухаан амьдралд одоо хариуцлагатай ханддаг үнэн шудраг зан дотоод хүчтэй хэдийгээр гадна талтай манусыг булчингүй ч гэсэндээ тэр эмэгтэйчүүдийн дотор маш их хүчтэй зан чанарууд байгааг харсан. Хүмүүсийг хайрлаж байгаа, хүмүүсийн төлөө уйлж байгаа, ядуус туслаж байгаа. Гэтэл бид эрчүүд ихэнх нь хувь хичээсэн хүмүүс болцсон. Өөл өөрсдийнхөө төлөө ярьдаг, дуурдаг өөрийнхөө л төлөө хийдэг, арх завхаарл зугаацсан гэлийг л хөөцөлддөг болцсон. Хэдий эрчүүдийн хажууд сүмд байгаа хэдий эмэгтэйчүүд үнэхээр өөр байгааг хараад би тэдний хажууд ичсэн. Би өөрөө ирэхгүй нэг бодсон зүйл нь тэр эмэгтэйчүүдийг хараад энэ муухай эрчүүдээс дээр ямар хүчтэй эмэгтэйчүүд вэ гэж би өөрөө ирэхгүй бодож байсан. Христээр ирээд миний жинхэнэ эр хүн гэдэг төсөөл өөр болсон. Тэгээ жинхэнэ эр хүн байх миний одоо дүр загвар Есүс Христийг би эр хүн байх жинхэнэ эр хүний тэр үлгэр дуурайлал тэр загвар модель би болгосон учраас Библийг уншиж Есүсийн тэр хүчтэй чанаруудыг маш их анзаарахыг, суралцахыг хүсэж эхэлсэн. Есүс бол үнэхээр хүчрхэг эр хүн. Үнэхээр зоригтой эр хүн. Загалмайгаа үүрээд үхэл рүү явсан. Үнэхээр загалмай цовдлогдож, тамлагдаж, алагдана гэдгээ мэдсээр байж хүн төрлөختний төлөө Есүс энэ зовлон руу өөрийн амийг үхэл рүү хасгасан. Есүс тамлагдаж байхдаа хүртэл өөрийгөө өрөвдөж уулаагүй. Гоншигноогүй. Есүс өөрийг нь алж байгаа хүмүүсийг загалмай дээр уучлж байсан. Бурхан минь энэ юу хийж байгаагаа мэдэхгүй хүмүүсийг та уучлаач гэж хэлж байсан. Хамгийн дотны итгэж байсан анд Юдас нь Есүсийг тэрвэрч яваад үнсэхдээ миний үнссэн хүнийг баривчлаарай. Тэр бол Есүс шүү гэж Ромын цэргүүдэд үнсэлтээр уруу зааж өгөхөд Есүс мэдчихсэн хэрнээ. Анд минь гэж хэлж байсан. Анд минь. Чи андыгаа үнсэлтээрээ барьж өгөө гэж. Есүс гомдоогүй, уурлаагүй. Би чиний төлөө ингэж хийсэн штэ гэж. Есүс гомдож хашгираагүй. Есүс үнэхээр хүчтэй байсан. Тэгээ Олимпийн алдартай Америкийн тамирчдын ярьж байгааг би сонссон. Есүсийг сул дорой эмгэд охид тэр бүсгүйчүүд Есүст итгэдэг гэж Оросын бөхчүүд тэгж ярьдаг. Үнэн дээр тийм биш. Бидний энэ Олимпиад ялсан ялалтанд Есүсийн хүч чадал, Есүст байсан тэр сэтгэлийн тэнхээ, тэр Есүсийн биеэ захирах тэр чадвар, эр зориг бидэнд тэмцээний өмнөх айдсыг ялахад өргөлж тусалдаг гэж. Тэр дэлхийн хошоо аваргууд, Олимпийн хошоо медальтнууд ярьж байгааг би сонссон. Есүс бол үнэхээр жинхэнэ эр хүний үлгэр дуурайл. Тэгээд өнөөдөр эрчүүд төлөвшөөг байна нийгэмд. Тийм учраас өнөөдөр би зөвөр боддог байхгүй юу? Монголчууд те эрчүүдэд мэдлэг боловсрал дутагдсан даа биш ээ. Эд баялаг эрх мэдэл дутагдсан даа биш. Өнөөдөр жинхэнэ эр хүн байх тэр ёс чудаг тэр төлөвшил байхгүйгаасаа болоод гэр бүлээ авч явж чадахгүй байна. Улс үндэстнээ авч явж чадахгүй байна. Өнөөдөр зүгээр л
зөвхөн хүүхдийн тоглоом шиг болгочихно гэр бүлээ улс үндэстнээ. Тийм учраас манай улс үндэстэнд ирчүүд төлөвшөх хэрэгтэй эр хүн болж. Хүүхэд нь балчир насаа гээх хэрэгтэй. Зөвхөн биологийнхаа хувьд биш шүү. Дотоод зан чанар, бодол санаагаараа төлөвшөх хэрэгтэй. Тэгээ Библийн сургаал үнэхээр хүний зүрх сэтгэл, оюун бодол санааны хоол ихгүй. Энэ үг сургаал хүнийг өөрчилдөг. Тэгээс 1000 ном уншаад 1000 та лекц сонсоод төлөвшгүй. Яг нь мэдлэгтэй болно. Гэхдээ төлөвшнө гэдэг бол маш өөр зүйл байхгүй. Шоуны нэвтрүүлэг үргэлжилж байгаа залуучуудаа одоо бүгдээрээ нууц дурлалгаа орцгоё. Бусдыг тэгрүүлэх чинь өөрөө тийхэрдэг. Яг үнтэй адилаар бусдад харамгүйгээр туслаарай залуучуудаа. Яса? Яс гинэ? Оо, эсэ. Давай мэчта. Ой, яй. Харин эсэ. Хизээ харах уу? Йой. Хизээ онгоч уу? Яна. Намаа хана тавьсан бэ? За сайн байна уу? Танилцсан юм лээ? Эрдэнэ болт. За хааны юу гэдэг вэ? Сая Хинтэй аймгийнх. Тий. Хинтэй аймгийнх. Тэгээд энэ сурдаг. Тий. За намайг хизээ харин ингэж болж байгаа хоног танаа нэвтрүүлгийг үзчихээд яг ийм өдөр яадаг та гэж санаад яг тэгснээс өнгөж хэлцэнэ. Хаанаас камер гарч ирэх бол яг тийж бодчихсон байхгүй юу тий. За барыг мэдээд тусцсан юм шүү. Үгүй яг манай нэг царин цүгэн онгоос цүнхчин гээд яг өөрөөр чинь тэгээд. Тэгээ яриад чи өөрөө чи хоолоо айгүй адилхан. За тэгээд энэ нэвтрүүлэг баг орчих юм шүү гэдэг. Тэсээ чи орсон юм шүү дээ. За тэгэхээр манай нэвтрүүлгийг хэрэг үздэг бай. Үзсэн би 3 дугаар моорыг үзсэн. Тэгэхгүй таалагсан. Тийм гоё санагдчихсан. Манай нэвтрүүлгээр юм дэмжиж Тэг ер нь туслах дуртай шүү дээ. Тийм дуртай. Ер нь болж өгдөг туслахаар юм гараад туслахыг л бодож шүү дээ. Өөрөө тийм. Юу үзэж байгаа шүү дээ. Үзэж байгаа шүү. Тийм. Тэгэхээр бусдад юу туслахгүй. Туслах яах вэ? Тэгээс шиг. Аа ингээд цүнхэн онгор хавьжаад онгоч гэж хэлээ. Хүн цүнхэн онгор өгөө шүү дээ. Ер нь туслах боломж гарвал тэгээд туслаад явж. Тэгэхээр за та хоёрт үнэхээр баярлалаа. Энэ болохоор өөрөө бол манай нэвтрүүлгийг мэдх юм тийм ээ. Тийм. Манай нэвтрүүлгээр Xiaomi-гээ залуучуудын нэвтрүүлэг байгаа. Тэгээд өсвөр залуучууд зориулсан. Бид нар болохоор яг энэ болон маань болохоор нууц дөрөн. Бид энэ булангаараа бусдад тусалсан нэгнийг урамшуулах зорилготой бидний бас нийгмийн хүмүүс туслаасаа туслах хэрэгтэй нэг хүмүүс маш их байдаг. Тэгээд тэр тэдний туслаараа их тийм туслах зүйлсүүдийг нэг юм илүү их тарьж өгөх зорилгоор өнөхөр нэвтрүүлэг хийх. Тэгээд хоёр манай нэвтрүүлгээ олцчих юм байна. Нэр үү. За тэгээд боловсруулсан манай Имам Монголд компани хэв гарах. Манай Xiaomi нэвтрүүлгийг доогоотой аяг. Тэгээд энэ хүн Xiaomi нэвтрүүлгийг доогоотой ялгаа.
За ингэж гоё яллаа. За тэгээд сэтгэл хэрэг. Гоё юм уу? Харин би тэгээ нөгөө цүнгэн онгоц яг л өөрөж байгаа хаанаас гарч ирэх бол тэгээд камер хараад яг гараад ирдэг. Айгүй би энэ туслалцаа хэл гэж хэлээ да. Сэтгэл хэрэг. Тэгээ эйгүү л сочирдчихад л юм л та. Тий. Нэг бодог болохоор. Энэ баяртай юм аа. Баяртай. За баярлалаа. За бусдад олон мэдээгээр туслаарай. За маш их баярлалаа. За танай бас нэвтрүүлгийн хамт амжилт хүсье. Тэгээ өшөө гоё тусахыг нүдийг гаргаж ирээ хүмүүсээс. За. Яса? Үүргэж онгоцоо байна. Хиний. Айда. Аль за байж гарах. Алга болчихгүй хаа та. Онгоцоо гүйж байна. Тийм үү. Онгоцоо нь. За. За тэгэхээр сайн байна уу та? Сайн. За танилцах юм блэ? Очир хөрөө. Хаана юу гэдэг вэ? Хуваараа юм шилдэг. За. Би болохоор Шөөмигээ залуучуудын нэвтрүүлгийн хөтлөгч байгаа. Энэ болохоор манай нуус дуран болон маань байгаа. За. Тэгээд энэ болохоор бид нарт тусалцаа хэрэгтэй нэгэнд тусалсан хүмүүсийг урамшуулан шагнах нийгэмдээ бусдад туслаарах юм өрөөлөх зорилготой нэвтрүүлэг байгаа. За. Тэгээ яг надад туслаар очив. Гэхдээ би яг ингэ явж байсан өөрөө чинь цүг онгорхоо явж байхаар нь би хараад хэлхийг өөрөө ирэхгүй бас монгол хүн. Монгол хүнээс гадна угаасаа яс суртахуун байна. Тэгэхээр та ер нь бусдад хэд тусалдаг юм бэ? Би л алхахыг туслахыг хүсэж байгаа. Туслахыг хүсэж байгаа. Тэгээ тусалж чаддгүй хам. Чаддгаа. Жишээ нь яаж тусалдаг вэ? Гэхдээ ер нь арх ууж яваа нэг арх уух болоо гэж зааварлах жишээнэ л юм байна. Өөр юм бол зөндөө байгаа яриул. Тэгэхээр та ер нь бусдаас өөрөө хэд тусалцаа авдаг юм бэ? Та бусдад ямар нэгэн зүйл авдаг вэ? Тухайн хэмжээнд авч байгаа. Юу авдаг юм бэ? За би тэрийг мэдэхгүй гэхдээ авч л байгаа. За тэгвэл би танд бодит зүйлийг өгье. Энэ болохоор манай Имо Монголиа компаниас бэлтгэн гаргадаг хэмжээ түүх байгаа. За. Энэ харин манай нэвтрүүлгийн логотой аяг юм Шөөмигээ манай нэвтрүүлэг хагас өдөр бүр 6 цагаас бидний өдөр 10:30-аас гардаг байна. За. Энэ манай нэвтрүүлгийн логотой яхаа Шөөмиг гэсэн байна. Энийг ингээд баярлалаа. За тань баярлалаа. Сэтгэл өндөр байна. Бас ийм нэвтрүүлэгт анх удаага орж байна. Тэгээд танаа нэвтрүүлэгт бас цаашдаа урамжлуулж амжилт хүсье. Хүмүүс дүрэлж юм гэж хэлмээр. Хүмүүс дүрэлж аль болох за Монголын ард түмэн бие биендээ сэтгэл зэслэг хүндлэг ханддаг болж бүр илүү сэтгэлийг байгаасаа л гэж бодож байна. За баярлалаа.
Урлагийн энэ удаагийн дугаар инх өндөрлж байгаа залуучуудаа. Өнөөдөр би жинхэнэ эргүүнийг тодорхойллоо. Залуусаа та бүхэн үргэлж жинхэнэ эр хүн шиг хариуцлагатай, хариуцлага алдсан ч гэсэндээ түүнийг үүрэх бүрэн чадвартай байгаараа хэмээн уриалж байсан залуучуудаа. Ингээд дараагийн дугаар хүртэл түр баяртай. Ногоон гэрэл. Энэ бол таныг урагшаа явж болохыг харуулдаг. Харин улаан бол зогсохыг. Шар гэрэл бол анхааралтай байхыг сануулж байдаг. Хэрвээ хүмүүс гэрлэн тохионы дүрмийг зөрчиж эхэлвэл юу болох вэ? За ер нь бол хүмүүс өдөр болгон шийдвэр гаргаж амьдардаг. Урагшаа явах уу, үгүй юу? Эсвэл хийх үү болох уу гэдэл хөөрч байна. Харин ертөнцийн танд үргэлж ямар нэгэн тохиогж байдгийг та мэдэх үү? Шудраг миний сайн найз. Ирхчлөө. Хүч чадал. Тэгэл найдвар хайр. Иргэнсэг. Итгэгч. Бахархал. Инээмсэглэл. Баталгаатай найдвартай. Хамгаалагч. Үннийг заавч. Өөр гэрэл. Есүс Монголд хайртай. 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 Сүрлийдэн зүрхэнд хүрсэн хараас хонь бол одоо яг өглөөрт бичээж өвсний сорог сайхан бичээтэл хариулт юм да маныг. Тэгээд өдрийн халуунд бол уулын зар шар дагуулж хариулуулсан. Тэгээд засваргатай үед бол хоторонд нь оруулна их үер мөндөр юу оруулал аль сарвстай газар ойрхон хариулна. Цагаагаар сонсцоод тэр өдөр бүр нэг төрлийн энэ мэт ажиллаа хийсээр л хинч түүний энэ ажлыг анхааран харж магтдаггүй, хинч түүнд баярлалаа гэж талархдаггүй, хинч түүний ажлыг шагнаж урамшуулдаггүй. Тэр энэ ажлынхаа хөлсөнд хинээс юу ч авч байгаагүй. Гэхдээ тэр өдөр бүр баяр хөөртэй, аз жаргалтай байдаг. Учир нь тэр хониндоо хайртай, тэднийг хамгаалдаг. Энэ бол сайн хончны зүрх сэтгэл. Дэлхий дээр маш олон хончин байдаг боловч хамгийн сайн хончин бол Есүс Христ. Тэр хүн төрлөختөнд сайн хончны зүрх сэтгэлээр ханддаг.